Монголын мэдээ телевизийн Америкийн нэгдсэн улс дахь сурвалжлагчийн ирүүлсэн мэдээллийг хүлээн авч үзсэн үү? Монголын үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг Америкийн нэгдсэн улсын зах зээлд танилцуулан сурталчлах, гадны хөрөнгө оруулалт татах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой Монголын өв соёлын өдөр үйл ажиллагаа Вашингтон хот дахь Дэлхийн банкны төв байранд 5 дахь жилдээ зохион байгуулагдлаа. Соёлын өдрийн хүрээнд бизнес уулзалт үзэсгэлэн худалдаа болсон байна. Үзэсгэлэн худалдаанд Монголын ноос ноолоор харьс шир хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд бүтээгдэхүүнээ танилцууллаа. Энэ үеэр Улаанбаатар хөрөнгө оруулалт менежмент компани Америкийн 3 компанитай хамтран ажиллах санамжийг байгуулжээ. Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс Монголын бизнес эрхлэгчдэд зориулан Америкийн нэгдсэн улсын зах зээл болон хэрэглэгчдийн онцлог зах зээл тавигдах шаардлагууд бараа бүтээгдэхүүний чанар стандартын чиглэлээр сургалтууд хийсэн байна. Дэлхийн банк Монгол улсад хөдөө аж ахуйн салбарт 30 сая долларын хөрөнгө оруулалтаа төслийг хэрэгжүүлэхийн арга хэмжээнүүдийн эхлэлийг тавьсан байгаа. Энэ жилийнх нь бол миний олж харснаар бол манай бизнесмэнүүд Америк түншүүдтэй бас болж байгаа юм байна гэдгийг энэ давуу тал юм болов гэж бодож байгаа. Хоёр улсын бизнес эрхлэгчдийг ойртуулсан чухал арга хэмжээ боллоо. Дэлхийн банкны төв байранд тус банкны гишүүн 189 орны 10,000 орчим хүн ажилтгийн дотор 10 гаруй монголчууд бий. Тэд дэлхийн олон улс орны залуучууд ажилтдаг энэ газарт Монголын урлаг соёлоо сурталчлан Монголын өв соёлын өдөрлөгийг анх санаачилсан. Энэ санаачлагыг Америкийн нэгдсэн улс дахь Монгол улсын элчин сайдын яам дэмжин ажилласанд баяртай байна. Америкийн зах зээл дээр гадаад улсын бараа бүтээгдэхүүнийг гаргаж ирэхэд 3 компани нийлж ажилладаг. Одоо нэг компани жишээлхэд бүх хуулийн талаас нь асуудлуудыг нь янзлж зэгцэлж өгдөг бол нөгөө газар нь бүтээгдэхүүнийх нь хөгжүүлэлтийг нөгөө газар нь яг Америкт орж ирээд хаана энэ бүтээгдэхүүн хэрэгцээтэй вэ? Яг хаана зарах юм бол энэ бол амжилтанд хүрэх вэ гэдгийг гаргаж ирдэг. Ингээд энэ 3 компани нийлээд ажилладаг юм цогц байгууллага болж тийм байгууллага юм л да. Монгол улсаас Америкийн нэгдсэн улсад суугаа элчин сайд яам, Дэлхийн банк хүн сүдэ аж ахуйн хөнгөн үйлдвэр яам, World Consulting компани, экспорт олон улсын худалдааны төв төрийн бас байгууллагууд хамтран зохион байгууллаа. Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдэд тулгардаг хамгийн гол бэрхшээл бол санхүүжилтийн асуудал байдаг. Тиймээс цаашид Дэлхийн банк болон олон улсын санхүүгийн корпорацийн зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ямар дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар судлан энэ тал дээр төвлөрөн ажиллах болно гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байлаа.